дараагийн бичлэгтээ тавтан морил та бүхэндээ би өнөөдөр өөрийнхөө нэг амьдралын үзэх үзлийн тухай хуваалцъя гэж бодлоо. Ер нь бол амьдрал гэдэг бол өөрөө зүгээр тэнцвэрт байдал юм аа гэдэг ухаанаар гэх юм уу одоо үзэл бодлоор ерөнхийдөө бол амьдарч явж байгаа. Амьдралын тэр тэнцвэрт байдал гэдэг зүйл одоо алдагдсанаас бидний амьдралд элдв асуудал янз бүрийн одоо хэрүүл тэмцэл үүсдэг юм болов гэж боддог болсон. Ерөнхийдөө бас ингэж болдог байсан ч гэсэн өөрөө тэр болгон бас хэрэгжүүлж чаддгүй байсан уюуд ч гэсэн зөндөө байгаа. Тэгээд үнэхээр хэрэгжүүлээд ингээд ийм зүйлийг ухамсарлаад ойлгоод ирэхээр ямар амар юм бэ гэдгийг ч гэсэн бас би өөртөө ингээд мэдэрсэн байхгүй юу. Тийм болохоор та бүхэндээ бас хуваалцъя гэж бодож जैन. Тэгээд өөрийгөө одоо зөв хайрлаж би зөв гэж хэлээд байгаа тийм энэ дээр. Одоо өөрийгөө хайрлах гэдгийг сүүлийн үед бол буруугаар ойлгох хүмүүс ч байгаа тийм. Өөрийгөө хайрлах гэдэг нь одоо ингээд баг зөвхөн өөрийгөө бодоод байгаад бах зүйл юм шиг ингэж бас үйлдэлээрээ харуулж байгаа хүмүүс ч гэсэн байгаа. Тийм болохоор ер нь бол ингээд альва зүйлийг сонсоод уншаад хүний яриаг зөвөр ингэж ойлгох ухамсар гэдэг бол бас хамгийн нэгдүгээрт маш чухал зүйл юм байна гэдгийг бас та бид хэлүүлтгөө мэдж байгаа ах тий. Тэгээд өөрийгөө хайрлах гэдэг үгийг одоо 10 хүн сонслоо гэхэд хүн болгоо өөр өнцгөр ойлгоод байдаг. Гэхдээ энэ бол нэг л хугтгуун юм л да. Уг нь бол өөрийгөө зөв хайрлаж сурснаар гаднаас ч гэсэн хайрыг маш их хүлээж авах боломжтой юм аа гэдэг энэ зүйл бол ер нь бол үний юм шиг санагддаг болчиход байгаа. Тэгээ хүн ингээд дотооддоо тий ухамсартай, ухаалаг, өөрийгөө хянах чадвартай ингээд байж чадах юм бол бүх зүйлийн одоо тэнцвэрийг тааруулаад амьдрч чадаад байдаг юм шиг санагдаад байгаа. Ухамсартай байна гэдэг нь болохоор хамгийн энгийнээр хэлэх юм бол бусдад төв болохгүй тий хаанч ямар ч үед бие зүв авч явж чаддаг. Тэгээд дээрэс нь хаана хинд одоо ямар үед ямар үг хэлэх вэ гэдгийг хүртэл мэддэг зүйлийг хэлдэг юм болов уу гэж би хувьдаа боддог байхгүй юу. Тэгээд ухаалаг байна гэдэг нь болохоор өөртөө дүгнэлт хийж тий болохгүй бүтэхгүй зүйлээ ингээд зогсоож болж чаддаг. Дээрэс нь бүр хамгийн том одоо нэг зүйл бол хаа хүртэл альва зүйлийн хил хязгаарыг давахгүй байх вэ гэдэг тэр зүйл. Энэ одоо энгийн юм шиг мөртлөө маш чухал энэ зүйлүүдийг бид бүгд ингээд чадахгүйгээсээ болоод зөрчил, тэмцэлтэй амьдрал дээр хэрүүл маргаан үсэт идэг байхгүй юу. Тэгээд өөрийгөө хянах чадвар гэдэг бол ерөөсөө гэр бүлтэй хань ижил, найз нөхөд, үр хүүхэд гэдэг ерөөсөө бүх л төрлийн харилцаан дээр маш чухал үүрэгтэй чадвар. Яагаад тэгэхээр хэрүүл хийсэн ч гэсэн тэг хүмүүс ингээд хаа хүртэл одоо хилж болох үг болохгүй үг гэж байх вэ гэдгийг ч гэсэн бодгол хэрэгтэй байхгүй юу. Тэгээд одоо манайхан чи яадаг вэ гэхээр ууралчихсан байсан, тэгчихсэн байсан, одоо согтуу байсан ч гэдэг юм одоо ямар нэгэн шалтгаанаар өөрийнхөө нөгөө буруу үг үйлдэлийг хааж ингээд хязгаарлах гад, хааж ингээд хаацалах гад байдаг. Яг үүндээ бол энэ бол зүгээр шалтгаан л болохоос биш та өөрийгөө хянах чадваргүй байна л гэсэн үг байхгүй юу. Шудраг хэлэхэд бол ялангуяа эхнэр нөхөр хоёр те нэгнийхээ үнэт зүйл, орон зай одоо тэр хувь хүн рүү хит халтсан доромж үг, муухай үг хэлхэл юм бол тэгэл тэр ерөөсөө харилцаа утгаа алдж байгаа л гэсэн үг. Тэгээд дараад нь тэгсэн бэлээ, ингэсэн бэлээ гэж шалтгаан хэлж одоо тэр муухай үг үйлдэлээ хааж хаацалдаг, арга цаадаг тийм л. Энэ бол яг бүрэн гүйцэд одоо зөв одоо харилцаа биш байгаа байхгүй юу. Тэгээд дараад нь юу байдг вэ гэхээр найз нөхдийн харилцаа ордог. За тэгээд энд хамгийн түгээмэл асуудал үүсгдэг зүйл бол ерөөсөө найзынхаа нөхөр байна уу, эхнэр байна уу, тэг хэн байна? Та одоо эсрэг хүүснийх нь хүнтэй гэсэн үг шүү дээ. Та одоо эхнэртэй найз бол нөхөртөө нь хэрхэн хаа хүртэл харьцаж болох уу гэдэг тэр хэмжээ хязгаар ухаан гэдэг зүйл бас манайханд маш их дутагддаг учраас маш олон зөрчлүүд үүсдэг гэж би боддог. Ер нь ингээ хүний эхнэр нөхөртэй те хил хязгаар давж ингэж харилцах гэдэг бол угаасаа өөрөө буруу зүйл байхгүй юу. Тэгээд тэнд ингээд та хил хязгаар давж зовлон жаргал амьдрал ах уу одоо юу гэдгийг ярих одоо уйлж дуулах тэгэл ингээл одоо муухайгаар хэлэх юм бол ангалцах тийм зүйлүүд чинь л ерөөсөө өөрөө буруу үйлдэл. Энэний хил хязгаар хэмжээ хязгаарыг манайхан тавьж чаддгүй учраас Монголд ч бай хаанч бай ер нь бол маш олон асуудал үүсдэг юм билээ. Тэгээ над руу ч гэсэн ер нь бас
нэг бус нэлээд олон хүмүүс ингээд ийм одоо жишээн дээр зөндөө олон мессеж ирүүлсэн байсан. Тэгээд би бол одоо хүний тэр нарийн ширийн амьдралын тэ зүйлүүдийг мэдээд ингээд зөвлөгөө өгдөг тийм одоо хүн бол биш. Зүгээр уншиж мэдсэн зүйлээ ингээд хуваалцдаг. Тэгээд ийм нэг ухагтхан байдаг шүү. Та бүхэн маань энийг нэг авах гээхийн ухаанаар хандаад өөрсөндөө одоо жоохон дүгнэлт хийгээд үзээрэй гэдэг үднээс би өөрийнхөө үзэл бодлыг та бүхэнд хуваалцаж байгаа гэдгийг манаас ойлгоорой. Одоо айл гэрийн эхнэр нөхөртөө хэрхэн харилцах гэдгээ ч гэсэн ер нь л бол хэмжээ хязгаар тавьж тэнцвэртэй байлгаж чаддаг байх хэрэгтэй. Ямар нэгэн сэтгэл хөдлөл үүсэх ч юм уу тийм одоо харилцаа холбоо үүсэхгүй өөрсдийгөө ингэж хянаж явах чадвартай л байх хэрэгтэй ер нь хүн бол. Тэгээд энэ зүйлийг чадаагүй улмаас ар өрийн зүйлүүд те ингээд зөндөө олон янз бүрийн асуудлууд үүсдэг гэдгийг надаар хэлүүлдэг та бүхэн маань мэдж байгаа. Тэгээд энэ бүхэнд ер нь бол хэмжээ хязгаар гэдэг зүйл бол байх ёстой байхгүй юу? Бүр харилцаа болгон дээр юм болгон дээр ер нь хэмжээ хязгаар гэдэг зүйл байх ёстой. Тэрийг хүн хянах чадварт суралцах ёстой. За тэгээд дараагийн бас нэг гарч ирдэг асуудал бол ерөөсөө хүүхдийн асуудал гэдэг тийм. Хүүхдийнхээ орон зайд хит алддаг. Миний хүүхд юм чинь би ээж нэм чинь би аав нэм чинь гэж ингэж гих одоо тэр хандлагаар хүүхдийнхээ одоо бүх зүйлийг мэдэх гэж ингэж тий бүх зүйлийг ингэж хянах гэж хичээдэг. Тийх тусам тэр нь хүүхдийг хинч биш юм шиг мэдрэмж төрүүлж байдаг гэдгийг л бас ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бас та бүхэн маань хүүхдийн зүйлийг мэдэх ёстой гэж бас ингэж хэлж магадгүй. Би мэдэхгүй бай гэж юусоо хэлээгүй. Тэнцвэртэй байлгал гэдэг зүйлийг ярьж байгаа шүү. Та бүхэн манаас ойлгож авах гээхийн ухаанаар сонсороо. Тэгээд мэдээж хүүхдүүдэд бол тэ аав ээжийн хяналт хязгаарлалт одоо бүх зүйл хэрэгтэй. Гол нь энэ дээр жоохон эцэг эхчүүдийн ухаан хэрэгтэй юм шиг санагддаг. Хүүхдүүд ч гэсэн тэ ялгаагүй бас аав ээж нь л юм чинь одоо бүх юмыг нь хийж өгөх ёстой гэдэг ч юм уу нэг тийм ойлголттой байдаг тэ. Яа тэгэхээр хүүхэд өөрөө өөрсдийнхөө хийх юмыг хийдэг те тэрийг нь ойлгож одоо ухамсарлуулах ч юм уу эцэг их нь бол энэ хүртэл хийх ёстой хүүхдүүд бол өөрийнхөө юмыг энэ хүртэл хийх ёстой гэдэг тийм нэг өөрөө өөрсдийнх нь хийх ёстой зүйлийн үүрэг хариуцлага ухамсар гэдэг зүйлүүдийг л манайхан маш сайн ингээл эцэг эхэнч тэр өөрөө хүүхдэнч тэр ингээд ойлгоод явуучвал зүгээр юм шиг санагддаг. Би өөрөө ч гэсэн энийг бас суралцаал явж байгаа. Эхнэр нөхрийн харилцаа ч гэсэн энэ яг л адилхан баггүй. Би чиний эхнэр учраас би чиний нөхөр учраас одоо ингэх ёстой, тийх ёстой гэдэг ойлголтууд хүртэл маш их байдаг. Аль гэртчээр те ер нь хүн хоорондын харилцаанч тэр өөрсдөө л ингээл дор бүрнээ жоохон ухаантай байгаа л аливаа зүйлд мөн одоо хинтээч байсан нэг тийм тэнцвэрийг нь тааруулаад л ингээл харилцаал яриад чаддаг л болчих юм чадварыг хэлээд байгаа. Тэгээд тийм байж чадахын тулд хүн ингээд яах ёстой гэдгийг хэрэглээд өөрийнхөө дотор байгаа тэр зөв бурууг ялгаж салгаж ойлгож тэ би л гэдэг ч юм уу аав нь болохоор ч юм уу ээж нь болохоор ч юм уу би нөхөр нь болохоор ч юм уу хань нь болохоор ч юм уу гэдэг тийм нэг үзлээ ингээд найз нь болохоор ч юм уу тэ найз нөхдөр хүртэл маш их асуудлууд байдаг штэ гэдэг ч юм уу тэр нэг одоо би гэдэг үзлээл багасгачих юм бол бүр чадвал бүр ингээ хайж чадах юм бол өөртөж одоо тэр гэр бүлийн эргэн тойронд байгаа бусад хүмүүст ч маш амар дээрэс нь бусдын одоо үзэл бодол орон зайг хүндэлж сурч чаддаг гэсэн үг байхгүй юу. Тэгээ хүнд сайхан үг хэлж одоо юу гэдэг хүнийг хүндэлж хүнийг үнэлж чаддаг болсон цагт таны сэтгэл санаа ч гэсэн өөрчлөгдөж эхэлнэ. Дараагийн нэг асуудал бол одоо төвчээрийн тухай байхгүй юу. За одоо ингээд харилцаан дээр бол ингээд тэнцвэртэй харилцаа маш чухал байна. Та одоо эхнэр байна уу, нөхөр байна уу, үр хүүхэд байна уу, хань ижил байна уу, аав ээж байна уу? Яг адилхан. Ердөөсөө тэнцвэртэй харилцаа маш чухлаа. Тэнцвэр алдагдаад ирэхийн цагт л ерөөсөө зөрчил үүсч эхэлдэг. Мэдээж хит их байх эсвэл хит бага байх гэдэг талууд л байхгүй юу. Бага их гэдэг зүйлийг л бүгдийг нь тэнцвэржүүлжүүл ер нь юм болгон маш бас эмгцэгцтэй зүйтэй байдаг юм шиг санагддаг. За тэгээд дараагийн нэг амьдрал дээр одоо гэр бүл дээр те найз нөхөд дээр гардаг нэг зүйл бол ерөөсөө төвчих зүйл байдаг.
энэ мэдээж төвчих гэдэг зүйл бол амьдрал дээр бол байдаг зүйл, одоо байх ч ёстой юм. Яагаад тэгэхээр харилцаа гэдэг зүйлэнд угаасаа төвчээр гэдэг зүйл байдаг. Гэхдээ төвчгөж ч гэсэн бас ухаан тэрийг тэнцвэртэй байлгадаг төвчээр хэрэгтэй байхгүй юу? Тэрнээс биш одоо зүгээр л ингээл юу ч байсан төвчээд амьдрнаа гэсэн үг ердөөсөө биш юм. Эсэргээрээ төвчж байгаад тесэрч дэлбэрдэгч тийм зүйл биш. Юуг төвчж, юуг төвчгүй ах хэвээр вэ гэдгээ ч гэсэн өөртөө ингээд хил хязгаар тогтоож өөртөө тэр бүгдийг тов тодорхой болгож өгөх хэрэгтэй байхгүй. Өөртөө тов тодорхой болгож өгөөгүй байж аж би төвчж амьдраад байна, би ингэж амьдраад байна гэд ингээд хэлээд ахаар нөгөө хүн энэ яг миний юуг төвчж амьдраад байгаа юм болоо гэд ингээд ойлгохгүй штэ, мэдэхгүй. Тийм болохоор би ийм зүйлийг одоо төвчж амьдрч чадахгүй, би ийм зүйлийг бол төвчж байгаач гэдэг юм уу тэрийгээд маш тодорхой хэлж өгөх нь их зүгээр юм шиг санагддаг. Тэгээд яг юуг төвчээд юунаас болж шаналаад ингээд яагаад ингээд зөрчилдөд байгаа гэдгээ ч ингээд өөрөө ингээд ойлгохгүй байхаар бусдаас асуудлыг хаагаад байдаг байхгүй юу? Тэгээд ахаар ч угаасаа юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ харилцааш тэр гэр бүл чи бүх зүйл юу ч өөрчлөхгүй. Энэ бол зөвхөн одоо гэр бүлийн харилцаа, үр хүүхдийн харилцаа яриад байгаа юм биш үү? Найз нөхдийн харилцаа, ажил дээрх харилцаа бүх юмд байдаг зүйл байхгүй юу? Тэгэхээр хүлээн зөвшөөрөх гэдэг ч гэсэн аль хүртэл би хүлээн зөвшөөрөөд аль хүртэл би хүлээн зөвшөөрөхгүй байж гэдэг юм уу? Бүх зүйл ерөөсөө таны өөртөө бий болгож байгаа зүйлүүдээс хамаарх учраас та эхлээд өөрийнхөө дотор байгаа би гэдэг хүнээл олоод гаргаад за тэгээд би ийм имийг төвчж амьдрах юм байна. Ийм имийг би төвчж амьдрахгүй юм байна. Энэ хүртэл бол миний хэл хязгаар байгаа юм байна. Эндээс цааш одоо миний хэл хязгаарыг давж байгаа юм байна. Тийм болохоор би одоо яг ийм зүйлийг хүсдэг хүн, ийм зүйлийг хүсдэггүй хүн гэдэг юм өөрийгөө маш тодорхой мэдэж чадах хэрэгтэй хамгийн түрүүнд. Тэгж чадсныхаа дараа тухайн зүйлээ одоо нөгөө хүндээ зөвөр илэрхийлж ойлгуулж хэлдэг байх хэрэгтэй. Гэдэг энэ ухамсартал ер нь бол одоо суралцах хэрэгтэй байгаа. Тэгээ миний энд хэлээд байгаа одоо ухаалаг ухамсартай байх, өөрийгөө хянах чадвартай байх гэдэг бол одоо мэдлэг боловсралтай ерөөсөө огтосооч хамаагүй зүйл. Заавал одоо их юм суралцаал олон ихтэй сургууль төгсөөл нэг тийм болохгүй штэ. Мэдээж уншиж мэдхийн хэрээр хүний тарих хөгжиж ингэж бас дэвшиж дээшилж байгаа л да. Гэхдээ харилцааны чадвар гэдэг бол өөрөө амьдралаас ингээд суралцах зүйл юм шиг надад санагдаад байдаг. Өөрийнхөө одоо туулж ирж байгаа, туулж явж байгаа бусдаа харилцаж байгаа харилцаа одоо эргэн тойрныхоо хүмүүсээс ингээл бүхэл зүйлээс ингээд суралцаад явах зүйл санагдаад байдаг байхгүй юу. Тэгээд мөн хамгийн чухал суралцах юм нь болохоор өөрийнхөө дотоод сэтгэлээсээ суралцаж тэндээсээ ирж хайж олох ёстой зүйл. Тэрийг юусэн хүмүүс чаддгүй. Яагаад тэгэхээр өөртөө хүн ер нь ингээд буруу өгөх айгу дургүй байдаг штэ Ер нь л бол хүн л юм болохоор бүгд л ингээл өөрийгөө л өмөөрхийг хүсдэг. Энэ бол угаасаа хинтж байдаг зүйл. Гэхдээ тэр өмөөрх гэдэг зүйлээ түр хойшин тавиад би яг юу хүсэж байгаа хүн юм? Би яг энэ амьдралд яг яаж амьдрахыг хүсэж байгаа юм? Би яг энэ хүн надтай яаж харьцахыг хүсэж байгаа юм гэдэг ч юм уу би яг юу төвчхийн юг төвчгүй гэдгээл нэг сайн бүр бодоод үзэх хэрэгтэй юм шиг санагдаад байгаа. Яа тэгэхээр би өнөөдрийн хүртэл ингээл өөр лүгээ хандаараа, өөр лүгээ өнгийгөрөө өөрийгөө чухалчлаараа, өөрийгөө хайрлаараа гэл ингээл яриад байгаа боловч яг тэр өөрийгөө хайрлах гэдэг үгний утгыг ч ойлгоогүй ч юм уу яг өөрлөгөө хандна гэхээр би яг өөрийнхөө яг ямар зүйл рүү хандах юм гэдгээ ч одоо ингээд мэдэхгүй байгаа бол хамгийн түрүүнд өөрийнхөө дотор байгаа тэр юуг төвчж юуг одоо төвчгүй байж юуг одоо шаардахгүй байх юм ч гэдэг юм уу тэр маш олон зүйлүүдийг өөрөөсөө ирж хайж олоорой гэсэн үг. Тэгээд тэндээсээ эргэн тойронд байгаа хүмүүстэй тэнцвэртэй байдлаар хандаж сураараа, өөртөө ч гэсэн тэнцвэртэй байдлаар хандуулж сураараа. Ингэх юм бол одоо бүх юм маш учир жанцантай одоо юу гэдгийг одоо голдролтой ороод явдаг ч гэдэг юм уу ингээд хэрүүл одоо тэмцэл маш бага болж ирдэг ч гэдэг юм амьдралд. За тэгээд дараагийн нэг одоо гарч ирдэг зүйл бол уучлах үед байгаа. Энэ ч гэсэн бас л тэнцвэртэй байдал маш чухал.
Тэгэл ингээл эмэгтэй хүн болохоор юм уу одоо хүүхэд болохоор ч юм уу ингээл хайртай болохоор ч юм уу ингээл буруу зүйлийг нь өөгшүүлээл уучлаад эрхлүүлээд ээж болохгүй штэ. Тэгэхээр миний нэг ажигласан зүйл бол хүүхэд дээр маш их харагддаг айл гэрт. Одоо ингээл ээж аауд нь буруу юм хийхтэн загнадаг, мэдээж загинд зэмлж гин те. Хүүхэд ингээл уйлдаг, онждаг. Загинд зэмлснийхаа дараа гол нь эцэг их нь юу буруу байсныг нь ойлгуулахгүйгээр тэр хүүхдийг зүгээр л аргацчихдаг ч юм уу те. Гэр бүл ч гэсэн яг адилхан байхгүй. Одоо ингээл хоёр хүн ингээл маргалдаал ингэхэд за одоо нэг хин нэгнийх нь буруу байлаа гэхэд заавал одоо эмэгтэй хүнээс эрэгтэй хүн уучлалт авах хэрэгтэй ч юм уу. Тийм хувьд ерөөсөй байхгүй. Тэгэхээр эмэгтэй хүнийх нь буруу бол эмэгтэй хүн нь тэр буруугаа ойлгоод өөрөө уучлалт гуйж чаддаг байх. Тийм л чадварт суралцж явах хэрэгтэй. Яа тэгэхээр хүүхдч тэр айл гэрийн эхнэр нөхөрч тэр аав ээж нь ч тэр ерөөсөө л хүн болгон өөрсдийнхөө тэр буруу зүйлийг ойлгож ухамсарлаад тэр буруу гаргасан зүйлдээ өөрөө хүнээс уучлалт гуйгаад сурчих хэрэгтэй. Одоо эхлээл ингээл та загналаа, зэмлэлээ, буруу зүйлийг нь одоо ингээд хэллээ. Тэгтэл ингээл хэрүүл үүслээ нөгөө хүн маань одоо яадгийг хүлээж авдаггүй те. Тэгээ ингээд байж байгаа цаа гэл ингээл зөөлрөөл буурал ингээл уучлалт гуйгаал явцдаг. Тэнгүүд нөгөө эсрэг талын хүн ерөөсөө өөрийнхөө буруу гэж боддоггүй. Би л зөв юм байна, би л юм байна гэдэг тийм одоо эгогийн уламт хижээгээд идэг гэсэн үг байхгүй юу. Тийм болохоор энэ уучлуулах гэдэг зүйл бол бас маш их хүнд ухаарл өгдөг зүйлийн нэг юм шиг надад санагдаад идэгин. Тэгээд эсэргээрээ ингээд та юм болгон дээр нь л ингээд уучлалт гуйгаад хүнийг ингээд аргадаад ах юм бол улам өөгшүүлээд давраадаг бас зүйл байгаа байхгүй юу. Тийм болохоор энэ дээр ч гэсэн бас ерөөсөө тэнцвэртэй байдал хэрэгтэй. Тиймээс зөв уучлалт гуйж сурна гэдэг бол бас л нэг өөрийгөө олсон юмны учрыг ялгаж ойлгож сурсан тийм харилцаанд байгаад байдаг юм шиг санагдсан. За тэгээ миний нэг боддог одоо үг байдаг. Уучлалт гуйх гэхээсээ илүү уучлалт гуйх зүйл одоо хийхгүй тийм бардам амьдрах шиг сайхан зүйл ер нь бол байхгүй шүү дээ тий. Тийм болохоор л хүмүүс алдаж буруу зүйл хийж одоо буруу хааш аршин гаргасныхаа дараа ингэж яана уушлаарэ ингэсэн байна тэгсэн байна гэж байх биш. Тэрнээсээ өмнө нэг 5 минут бодоод 10 минут бодоод ингээд дараагийн алхмаа хийдэг. Эсвэл одоо ингээд энэ бол нэг уурлах зүйл биш байна да гэдэг нэг те баг тийм өөрийнхөө дотор одоо ярилцах тийм цаг хугацааг өөртөө өгөөд дараагийн алхмуудыг хийж идэг бол бас их зүгээр юм шиг санагддаг. Ээж аавуудын нэг алдаа гэх юм уу одоо дутагдал гэх юм уу одоо хүүхдээ ингээд загнаад нэлээд болж иснаа буруу зүрүүг нь ч ойлгуулахгүй учиргүй ингээл аргадаад л те гоё юмыг нь авч өгөөд эрхлүүлдэг нь бас л нэг өөгшүүлэлт байхгүй юу багаас нь. За тэгэнгүүт л нөгөө хүмүүс маань яадгүй за би буруу юм хийсэн ч хүмүүс намайг аргадж яах юм байна ч гэдэг юм уу те тэр бас нэг буруу ойлголт өгчл байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр ерөөсө том болсон хойно хүнийг хүмүүжүүлнэ гэдэг биш. Ердөөсөө тэр бага насны одоо ерөөсөө 3 настай ч вэ, 5 настай ч вэ, 7 настай ч вэ, ерөөсөө тухайн наснд нь тохирсон харилцан яриаг л ярьж өгч явах хэрэгтэй. Тэгээ үнэхээр одоо хүүхдийн буруу байвал өөрөөр нь одоо ингээ бодуулж өөрт нь тэр бодох хугацаа орон зайг нь өгч чаддаг байх хэрэгтэй эцэг эхүүд маань. Тэгээд ойлгохгүй зүйлийг нь ийм зүйл бол амьдрал дээр буруу юм ийм зүйл бол болохгүй зүйл юм гэдгийг нь одоо маш ойлгомжтойгоор тухайн одоо хүүхдийн нас онцлогтон тохируулаад ярьж өгдөг, ярилцж чаддаг байх хэрэгтэй гэж бодож байна. Эндээс хүүхэд юу ойлгох вэ гэхээр за хүнтэй харилцахдаа миний буруу бол би одоо өөртөө ажиллах хэрэгтэй юм байна. Нөгөө хүний буруу бол хүн надаас уучлалт гуйж уучлалт гуйх хэрэгтэй юм байна. За тэгээд миний тэгвэл юмыг хүлээн зөвшөөрөхгүй миний одоо шаардлага ийм байх ёстой юм байна гэдэг юм ингээл өөртөө стандарт тогтоож чаддаг болж ирэх байхгүй юу багасаа хүүхэд. Тийм болохоор би энийг ч гэсэн одоо магистрт байхдаа ингээ хүүхдийн тэр хүмүүжлийн одоо бие даах чадварын тухай гэл судалгааны ажлууд маань яг боловсрал гэж байгаа ч гэсэн дотроо тиймэрхүү юмнууд маш их явагддаг байсан байхгүй юу. Тэгээ ингээд харахаар Японы одоо боловсролын системд юу гэдгийг дунд ахлахаа ингээд орсон хойно биш бага сургуульд нь байхад тэр хүүхдийг одоо бие даах чадвар хүүхдийн тэр одоо
уучлалт чадвар сургах гэдэг тэр хичээлүүдийг хүртэл ингээд бага насны үед нь ингээд ордог юм байл л дээ. Тиймээс л одоо ингээд юу гэдгийг амьдрал дээр байдаг тэр хайрлуулах, тэ уучлуулах, тэсэх, твжих, тэ хинтээ яаж хаа хүртэл хэрхэн харилцах гэдэг бүгд зүйл чинь л ерөөсөө тэр бага наснаас аав ээжтэйгээ хэрхэн харилцахаас л ингэж үүсэж ирж байгаа зүйл ахгүй. Тэгээд сургуульд очихороо тэр анги хамт олонны найз нөхдөд хэрхэн харилцахаас бий болно гэдэг зүйлүүд. Тэгэхээр л энэ бүгдийг зөв ингэж хим хэмжээтэй аваад сурцуухт дараад амьдрал дээр ч гэсэн тэнцвэртэй юм болгоныг бий болгоод аваад явах чадвартай болох тэр үндэс суурь нь юм шиг санагдаад байгаа. Тэмдээж одоо Багдад гэж чадаагүй ч гэсэн том болсон байна. Одоо чадахгүй гэсэн юм байхгүй шүү дээ. Яагаад тэгэхээр одоо цаг үе өөр болсон байна. Угаасаа тийм айлд өссөн, угаасаа би ийм гисэн тийм ухагтхуунаа бас орхиж болдог цаг үе болсон байна. Эргэн тойрны одоо зөндөө олон зүйлүүдээс уншиж судлаад ямар ч хүн өөрийгөө одоо ямар ч төвшөнд хөгжүүлж ингэж дэвшиж дээшилж өөрчлөгдөж болж чадхаар болсон байна. Тийм болохоор ерөөсө болохгүй зүйл үнэхээр байхгүй гэж боддог. Амьдралын хамгийн гол одоо бодож санаж явах зүйл бол амьдрал дээр угаасаа хим хэмжээ алдагдаж одоо тэнцвэрийг ингэж барьж чадаагүйгээс л олон зөрчил хэрүүл маргаантын гомдол гардаг. Тэгээд л тэндээсээ хүн яадгүй үзий яддаг, шаналдаг, зовдөг л байхгүй юу ер нь бол. Тэгэхээр тэнцвэртэй байдлыг бий болгож чадсанараа хүн яах вэ? Илүү амар амгалан хөнгөн амьдарч сурнаа л гэсэн үг. Аливаа зүйлийг хит дутаачгүй, хит ихтүүлчихгүй, за тэгээ яг л гоё тэнцвэрийг нь бариад ингээд амьдраад яваад чадчих юмсан л гэж боддог. Тэгээд аялал зугаалах те наргиж цэнгэх одоо ажил хийх, хичээл номоо хийх одоо ерөөсөө амьдрал дээр байдаг одоо харилцаанаас гадна ерөөсөө бүх л зүйл дээр тэр тэнцвэр гэдэг зүйл маш чухал. Тийм болохоор та бүхэн маань амьдралаа тэнцвэртэй авч явж сурахын тулд өөрийнхөө дотор байгаа би гэдэг хүн яг юу хүсдэг, юуг одоо хүнээс шаарддаг, хүнд яг юуг хийж өгөхийг хүсдэг гэд бүх зүйлээ тодорхой болгоод тэгээд бүх харилцаа, бүх одоо юу гэдгийг те зүйл дээр хим хэмжээ тэнцвэртэй байдлыг бий болгоод явж үзээрэй. Тэгэх юм бол бас илүү амар хялбар болж магадгүй шүү гэж хэлмээр байна. Та бүхэн манаас авах гэхийн ухаанаар сонсоод өөртөө дүгнэлт хийгээрэй гэж хэлье. Дараагийнхаа бичлэгээр тэгээ та бүхэнтэйгээ дахин уулзцгаая. Баярлалаа.